Сайн байцгаана уу? Нийслэлийн ерхий боловсролын 75 дахь сургуулийн нийт удирдлагууд багш ажилчдаа шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэндээ 2026 онд нь ажилд нь, амьдралд нь, биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд нь сайн сайхан бүхнийг хүсье. Математикийн багш Г. Алтан чимэг миний бие 2025-аас 2026 оны хичээлийн жилийн хагас жилийн тайлангаа танилцуулахад бэлэн боллоо. Тайлангийн бүтэц: сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр, суралцагчийн хөгжил хамгааллын чиглэлээр, багш өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр, даасан ангийн суралцагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр, эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллах чиглэлээр, мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллах чиглэлээр. Зорилго: ээлжид хичээлийн хөтөлбөрийг чанартай боловсруулж, техник, технологиг сургалтад үр дүнтэй хэрэглэх замаар суралцагчдын авьяас чадвар, математик сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж, сурлагын чанарт ахиц амжилт гаргахад оршино. Зорилт: ээлжид хичээлийн хөтөлбөрт баяжуулалт хийж, ээлжид хичээлийг үр дүнтэй зохион байгуулах, техник, технологиг сургалтад үр дүнтэй хэрэглэх чадвараа хөгжүүлэх, олимпиад уралдаан тэмцээнд суралцагчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, багш, суралцагч, эцэг эхийн хамтын бүтээлч үйл ажиллагааг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллах. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр. Энэ хичээлийн жилд 6Б, 6Ё, 7Б, 7Д, 7Е, 12-ын ангиудад нийт 217 суралцагчдад математикийн хичээл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байна. 6 дугаар ангид 6 бүлэг сэдвийн хүрээнд 80 цаг, 7 дугаар ангид 5 бүлэг сэдвийн хүрээнд 64 цаг, 12 дугаар ангид 4 бүлэг сэдвийн хүрээнд 48 цаг, төрөлцсөн 7 дугаар ангид 4 бүлэг сэдвийн хүрээнд 48 цаг, сонгон 12 дугаар ангид 6 бүлэг сэдвийн хүрээнд 96 цагийн ээлжид хичээлийн хөтөлбөрийг боловсруулан сургалтандаа үр дүнтэй ашигласан байгаа. Хичээлийн жилийн эхэнд суралцагчдын гарааны үнэлгээг тодорхойлсон, гарааны үнэлгээ болон 30 онооны шалгалтыг харьцуулсан графикаас харахад дунджаар 16-аас 19.5% хягацтай байна. 30 онооны шалгалт гэдэг маань нэгж хичээлүүдийн шалгалтуудын дундаж учраас ахиц нэлээд өндөр гарсан байна. 2 дугаар хагас жилийн хичээлийн эхэнд гарааны үнэлгээ 2-ыг авч, гарааны үнэлгээ 1-тэй харьцуулан үр дүнг тооцож ажиллах болно. Суралцагчийн хөгжил хамгааллын чиглэлээр. Хичээл ордог 6 дугаар ангийн суралцагчдаас дунд ангид орсон сэтгэгдэл, бага дунд ангийн математикийн хичээлийн ялгаа, давуу ба сул талыг бичих судалгаа авч, суралцагчдын саналыг хичээл зохион байгуулалтад тусгаж ажилласнаар тэдний хичээлдээ хандах хандлага, эдвэх оролцоо нэмэгдэж, сурлагын чанарт мэдэгдэхүйц ахиц гарсан байгаа. Суралцагчдын саналаас дурдвал өдий хоол өгмөр байна, даалгавар их байна, хичээлийн цаг урт байна, олон багш олон хичээл ороод уучраа болохгүй байна, нилээд ядардаг. Судалгааны үр дүнд үндэслэн 2 цаг буюу 80 минутаар хичээл орж байгаа үедээ 5 минутын амралт, дасгалыг хийж хэвшүүлж байгаа. Мөн даалгаврыг багасгах, оновчтой өгөх тал дээр анхааран ажиллаж байна. Сэтгэл зүйч И. Инхмаагийн бичиг баримт судалгааны сан хэрэглэгдэхүүн ажлын явцдаа танилцсан зөвлөгөө авч 7Б, 7Д, 7Ё ангиудад үе тэнгийн дээшлэгэлт өсвөр насны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ сэдвт сургалтыг зохион байгуулсан байгаа. Сургалтын агуулга нь өсвөр насны сэтгэл зүйн онцлог, миний бие, миний орон зай, үе тэнгийн дарамт дээшлэгэлт гэж юу вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 12 дугаар ангид тесттэй ажиллах арга барилд зөв чиглүүлэх зорилгоор Матиш номны бодолд хийж тэмдэглэснээр суралцагчдын бодлого бодох чадвар, гүйцэтгэлд ахиц гарч байгаа. Мэргэжлийн чиглэлээр оюуны чадрын IQ төвөөс зохион байгуулсан багш бэлтгэх сургалтад хамрагдаж логик ба ухаан сархуу хичээлүүдийг заах 3 жилийн эрх авсан байгаа. Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийг сэтгэл зүйч мэргэжлэр суралцаж төгсөж байгаа. Математикийн багш нарын дунд зохион байгуулагдсан боловсролын шинжилэлд эцэг эхийн оролцоо, эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд хан уулд үүрэгтэйд байр, нийслэлд 3 дугаар байр тус эзэлсэн амжилттай оролцсон байгаа.
Хаан улд дүүргийн илтгэлийн уралдааныг зохион байгуулсан 52 дугаар сургууль маань илтгэлд орсон багш нарынхаа зургаар ийм монтаж хийж өгсөн. За үүнийг бас сургуультай хэрэгжүүлбэл зүгээр санагдсан. Нийслэлийн илтгэлийн уралдаан Тэмүүжин өрлөг сургууль дээр болсон. За Тэмүүжин өрлөг сургууль маань анги болон сургууль танхимдаа ямар ч хогийн сав тавьдаггүй. Багш суралцагчид ажилчид нь бүгдээрээ хогоо авч яваад гэртээ хаяж хэвшсэн байсан. За энэ туршлагыг бас хэрэгжүүлбэл зүгээр санагдсан байгаа. Сургууль болон дүүрэг нийслэлээс зохион байгуулсан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудад бүрэн хамрагдсан байгаа. Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн ном унших, сургалтад хамрагдах замаар өөрийгөө тогтмол хөгжүүлдэг байгаа. Даасан ангийн суралцагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр 2025-аас 2026 оны хичээлийн жилд 12-ын А анги нь 36 сурагчтай хичээлж байна. Үүнээс эрэгтэй сурагчид 19, эмэгтэй сурагчид 17 суралцж байна. Ангийн дарга Г Маргад Эрдэнэ, Т Болор, ангийн урай ив ийн хүчээр ирээдүйн ууд хамтдаа. Ангийн зорилго эрдэм мэдлэг чамдсан эвсэг нөхөрсөг хамт олон байх. Ангийн зорилт сурлагыг чанараар, соёлыг харьцаагаар, сахилгыг цагаар. Ангийн номын санг 3 дахь жилдээ тогтмол ажиллаж байна. Номын санчаар Г гэрэл чимэг ажилладаг. Ангийн номын сангаар багш суралцагчид, эцэг эхчүүд тогтмол үйлчлүүлдэг байгаа. Талархлын хайрцаг аяныг октоодын нэрэмжит ажил болгон 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Багш суралцагчдын хооронд эрүүл эерэг харилцаа үүсэх, анги хамт олонны уур амьсгал сайжрах, бие биедээ гоё сайхан үг хэлж сурах, бусдынхаа сайн сайхан талыг олж харах, урамшуулах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байна. Ангийн дарга Г Маргад Эрдэнэ удирдан ангийн хөгүүдийн хурал, ангийн дарга Т Болор удирдан ангийн охидын хурал хийж ангийн дотоод асуудлаар ярилцаж багшид тайлан тавьсан байгаа. Суралцагчдын гаргасан санал хүсэлтийг ангийн ажилд тусгаж ажилласнаар суралцагчдын харилцаа хандлага, хичээл хоцролт, ангийн ариун цэвэр, хичээл сурлагатай хандах хандлагад эерэг сайн өөрчлөлт гарч байгаа. Томчуудад хэлэх үг байна санал хүсэлтийн хайрцагыг аялуулж, санал хүсэлтийг эцэг эх асран хамгаалагчдын хурлаар уншиж өгсөн байгаа. Нэрээ бичсэн суралцагчдын санал хүсэлтийг эцэг эхчүүдэд утсаар болон шаардлагатай тохиолдолд биешлэн уулзалт дамжуулж өгсөн байгаа. За энэ ажлын үр дүнд хүүхдүүд эцэг эхтэйгээ ойлголцох, илүү нээлттэй ярилцах, эцэг эхчүүд хүүхдүүдэд цаг гаргах, гэр бүлд эерэг сайхан харилцаа үүсгэх зэрэг тодорхой үр дүн гарсан байгаа. 12-ын А ангийн амжилтуудаас за намрын Спартакиад 2025-д ангаараа 100% хамрагдсан. Олс таталт 1-р байр, байрнаас уртад харайх эрэгтэй төрөлд 2-р байр, байрнаас уртад харайх эмэгтэй төрөлд 2-р байр эзэлсэн амжилттайгаар оролцсон байгаа. 12-ын А ангийн сурагч Б Мөнгөн Жигүүр хаан улд дүүргийн математикийн төрөлцсөн олимпиадад амжилттай оролцож 3-р байр шалгарч хүрэл медалаар шагнуулсан байгаа. 12-ын А ангийн сурагч Он Анхлун хаан улд дүүргийн авьяасын хур бүтээлийн уралдаанд уран зураг төрлөөр оролцож 3-р байр хүрэл медаль, хаан улд дүүргийн хэмжээнд ахлангийн суралцагчдын дунд зохион байгуулагдсан шидэд шүгэл гар зургийн уралдаанд 3-р байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан байгаа. Сурагчийн нэг өдөр үйл ажиллагааг 12 дугаар анги удирдсан 3 багштайгаа хамтран амжилттай зохион байгуулсан байгаа. Эцэг эх асран хамгаалагчдаа хамтран ажиллах чиглэлээр багш, суралцагч, эцэг эхчүүдийн гурвалсан уулзалтыг 2024-өөс 2025 оны хичээлийн жилд эхлүүлсэн байгаа. 24-өөс 25 оны хичээлийн жилд 23 суралцагч, эцэг эхтэй 25-аас 26 оны хичээлийн жилийн 1-р хагас жилд 12 суралцагч, эцэг эхтэй уулзалт зохион байгуулж, эцэг эхчүүд хүүхдүүд маань 100% хамрагдсан үр дүнтэй уулзалт болсон байгаа. Эцэг эх асран хамгаалагчдын хурлыг нэг удаа хийсэн. Хурлаар ангийн энэ хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, сурлах хүмүүжлийн талаар ярилцсан, эцэг эхтэй хамтран ажиллах ангийн ажлын төлөвлөгөө гаргасан, өсвөр насны хүүхдтэй хэрхэн зөв харилцахыг сургалт зохион байгуулсан байгаа. Америкийн нэгдсэн улсын зөвлөх пастор Гарри Чапмен нь харилцааны талаар маш олон ном бичсэн хүн байдаг. Тэрээр 1992 онд хайрын 5 хэлийг тодорхойлсон урмын үг, чин сэтгэлийн бэлэг, цагийг хамтдаа өнгөрүүлэх, халамжлан туслах, хүрэлцэх. Чапманы энэ арга зүйгээр ангийн суралцагчдын хайрын хэлийг тодорхойлж эцэг эхчүүдэд танилцуулсан, мөн одоо хүүхдийнхээ хайрын хэлээр хэрхэн зөв харилцах талаар зөвлөмжийг хүргэсэн байгаа.
Эхний QR кодон дээр хайрын 5 хэлийг илрүүлэх тест. За 2 дугаар QR кодон дээр хүүхдийнхээ хайрын хэлээр хэрхэн харилцахыг зөвлөмж байгаа. Бусад ангиуд орцсон болон бусад багш нар маань энэ арга зүйг авч хэрэглэж болно шүү. Эцэг эхийн зөвлөл тархи зэнгэлэгч номын клубтай хамтран зорилгодоо тулгуурлан мэргэжлийн эрхэм зөв сонгох үе цагийн менежмент сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Сургалтын төгсгөлд суралцагч бүр энэ хичээлийн жилийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. 12 сарын 15-наас 12 сарын 19-ний хооронд School Policy ажлыг 12-ын ангийн эцэг эхчүүд 100% эрсдэлтэйгээр хариуцлагатай сайн хийж гүйцэтгэсэн байгаа. Мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллах чиглэлээр математикийн хичээлийн 6-аас 12 дугаар ангийн жилийн төлөвлөлт боловсруулж сургалтын хөтөлбөрт баяжуулалт хийсэн байгаа. 6 дугаар ангийн суралцагчдаас математикийн хичээлийн төрөлцсөн ангийн шалгалт авч засалт хийсэн байгаа. Математикийн секцээрээ хамтран багш нарын дунд хүн бүр хамт олонныхоо хамгийн сайн зан чанарыг тодорхойлох, урмын үг хайрлах зорилготой хамгийн тоглоом тоглуулж, тоглоомын арга зүйг бусадтай хуваалцсан байгаа. Сургуулийн ур чадрын уралдаанд секцээрээ хамтран тойрогт багтсан үнцгийн чанар сэдвт хичээл бэлтгэн оролцсон чиглүүлэгч багшаар Уган цэцэг багш маань ажилласан байгаа. Секцийн хурлаар 1-р хагас жилийн дүн гаргах, журнал бичих, стандарт биелэл, тайлан хийх талаар ярилцсан, мэдрэмжийн карт ашиглан одоогийн мэдрэмжээ хуваалцах, бусдынхаа сайн зан чанарыг тодорхойлох дадлага ажил хийсэн байгаа. Дүгнэлт 1-р хагас жилийн стандарт биелэл 74.5%-тай байна. Цаашд анхаарах суралцагчдын сурлагын ахиц амжилтыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээ, улсын шалгалт, элсдийн эрхээ шалгалтанд амжилттай бэлдэх, бусад мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нартай хамтран ажиллах тал дээр онцгойлон анхаарлаар шагнасан та бүхэндээ баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.